Сайн байцгаана уу хүмүүс ээ. Энэ удаад та бүхэндээ дүүжин даажин гэдэг Япон үлгэрийг ярьж өгье. Хүмүүс ээ, та нарын амтныг таних байна уу? Хулгана байна шүү дээ. Бяцхан хулгана ярангүйж явна. Хаа хүрэх гэж байгаа юм болоо? Урт нь харагдаж байгаа уртаа нарийнхан зүйлийг харж байна уу? Та нар тэр урт нарийнхан зүйлийг юу гэж бодож байна вэ? Үлгэрээ хамт сонсож байгаа аав ээж ах эгчээсээ асуугаарай. Бас тэд нартаа чи энэ урт нарийнхан зүйл юу вэ гэдгийг өөрийнхөө бодож байгаагаар хэлээрэй. Ээж хулган дээр очисон байх шүү дээ. Ямар гоё вэ? Ээж хулгана бяцхан хулганыгаа сүүлээрээ дүүжин даажин болж тоглож байна шүү дээ. Тэгвэл тэр урт нарийнхан зүйл чинь хулганы ээжийн сүүл байсан байх шүү дээ. Алив бүгдээрээ ч гэсэн дэмжий. Хамтдаа хэлээрэй хүмүүс ээ. Дүүжин даажин дүүжин даажин. Та нар ч гэсэн дүүжин даажин тоглох дуртай юу? Аз жаргалтай сайхан харагдаж байна. Хөөе. Энд ямар амьтан явж байна? Та нар таних байгаа үсттэй? Нэрээ энэ маань анаашны зулцэг байна шүү дээ. Анаашны зулцэг маань бас хаа хүрэх гэж яваа юм болоо? Бодъё байц. Урд нь харагдаж байгаа ирээ мод бас юу юм бол доо? Та нар юу гэж бодож байна? Бяцхан анаашны аав нь байсан байх шүү дээ. Анаашны аав бяцхан анаашаа хүзүүн дээрээ суулгаад тоглуулж байна. Уртаа хүзүүгээ хоёр тийш нь савлуулад ямар тоглоом тоглуулж байгаа бол? Хэлээрэй хүмүүс ээ. Тийм шүү дээ. Бүгдээрээ дэмжиж хэлье. Дүүжин даажин дүүжин даажин. Анаашны аав бас бяцхан анааштай хүзүүн дээрээ суулгачаад дүүжин даажин тоглуулж исэн юм байна шүү дээ. Энд чинь харин ёстой хөөрхөн зааны тоглол явж байна. Бүгдээрээ зааны тоглолоос хаа хүрэхээр явж байгааг асууя. Хүүхдүүдээ асуугаарай. Зааны тоглоо хаачих нь вэ? Хэлсэн хүүхдүүдээ. Ээж рүүгээ явж байгаа юм байна. Урд нь харагдаж байгаа хошуу бол зааны ээжийнх нь хошуу байх та. Хүзүүндээ гоёхон алчуур зүүсэн зааны ээж бяцхан туглаа хошуун дээрээ суулгаад нааш цааш хөдөлгөн тоглуулж гарлаа. Ямар тоглоом тоглуулж байгаа бол хүүхдүүд ээ? Тийм шүү дээ. Мэдээж дүүжин даажин. Бүгдээрээ дэмжиж өгье. 1 2 3 дүүжин даажин дүүжин даажин. Зааны тоглол их баяртай байна шүү. За одоо харин ямар амьтан байгаа бол? Энэ чинь амьтан биш хүүхэд байна шүү дээ. Хоёр хөөрхөн хөлөө хурдан зөөгөөд хаа хүрэхээр гүйж яваа юм бол? Хүүхдүүдээ таагаараа. Одоо харин хаа хүрэхээр явсныг харцгаая. Аав руугаа гүйж очисон байх шүү дээ. Аав нь хүүгийнхээ хоёр гараас нь бариад агаарт хөөргөн хоёр тийш нь савлан дүүжин даажин тоглуулж байна. Ямар гоё вэ? Дүүжин даажин.
бүгдээрээ дэмжиж дүүжин даажин дүүжин даажин та нар ч гэсэн аавтайгаа дүүжин даажин тоглох дуртай биз дээ. Үлгэр маань энэ хүрээд өндөрлөж байна. Хүүхдүүдээ аав ээж чинь та нарыг үргэлж хайрлаж хамгаалж байдаг юм шүү дээ. Тиймээс та нар аав ээжтэй хандаад би та нартаа, би таньдаа хайртай шүү гэж хэлээд тэврээрээ. Бас амьтад үр зулцгаа хайрлаж байгаа шиг чи ч гэсэн, та нар ч гэсэн найз нараа, дүү нараа, байгаль дэлхийгээ амьтдыг хайрлаж байгаарай. Үлгэрээ анхааралтай сонссон хүүхдүүддээ баярлалаа.